Браво. Басках ерөөсөө ингээд баг багт одоо ингээд нэг дуудаад бүжиглээдээс ах байсан. Ерөөсөө та хэвэндэл байгаад шүү тий. Баярлаа. Урлагийн минь буян. Урлагийн минь буян дээр байна. Өнөөдрийн манай урт цагааны гудамж нэвтрүүлэг одоо маш сайхан гоё цоглог дуугаар эхэлж штэ. Одоо хавар болцсон одоо нөгөө хүүгнүүдийн хуудас нэмгрээд Баска ах маань гоё дуугаа дуулаад өнөөдөр бол манай урт цагааны гудамж дээр маш олон сайхан зочид ирсэн. Тэгээ манай нэвтрүүлэг маань уламжилж ясаар одоо спонсороос ярьдаг юм аа. Манай одоо 140 жилийн түүхтэй алдартай Испаний Сан Мигель бивэ сайхан тулгаад тэгээ урт цагааныхаа гудамж нэвтрүүлэг хэдүүлээ ингээ эхэлье. За бүгдээрний өдрийн мэндийг хүргье. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Дэлхийн цирк, Ринг мастер, Баяр Жаргал. Ховд аймгийн хөгжим драмын театрын Монгол Улсын гавьяач жүжигчин дугаараагийн нэрмжит Бүжиг ангийн багш Сандуй. MNG йогийн үндэслэгч, шинэ үе арга билег төрийн бүс байгууллагын төлөөлөлтөөр төгсөвлийн дарга Авиас. Монгол Улсын гавьяач жүжигчин соёлын элч Алтан хуйг. Монгол Улсын гавьяач жүжигчин хар шамтлагийн дуурчин Баасан Дорж. За Баска ах маань ер нь та ер нь актер гялцчих шүү. Ер нь хаач явсан ингээд Баска ахад ер нь нөгөө зэрэгтэл чи ингээд хаяа нэг унтай байдалд ордог штэ. Гэт Баска ах гарч ирэхээр л нөгөө 70-д он 60-д оныхын чинь босч ирж бүжиглээд одоо таны ер нь пэнүүд ер нь ямар хүмүүс байна? Одоо сүүлийн 2000 оны залуучууд ер нь бас таны дунд ер нь бүжиглэж гин үү? Бага. Ер нь бол энэ бол урлагийн буян л да. Ер нь урлаг дотроо бол одоо сонгодог урлаг, үндэсний урлаг ингээд бас энэ урлагийн тогоонд орж ирээд эстрад урлаг гэдэг энэ тогоонд 42 жил чанагдлаа гэж бодож байгаа. Тэгээд яг гоо ер нь бол урлагийн хүмүүсийн зан чанарыг ойлгох шүү дээ, мэддэг шүү дээ. Тэгэхээр гол нь яагаад гэвэл энэ цаанаасаа ингээд угаасаа нөгөө нэг хүн яг л зөв одоо төрсөн гэхээр өөрийгөө багтсан болчихсон заа. Тэгэхээр яг өгөгдөл нь бол яг нөгөө яагаад гэвэл энэ хүн энэ урлагт орж ирэхдээ эсвэл эстрадын дуучин байхдаа поп юм уу, рок юм уу, джаз ном гэдэг хэвгүй. Тэгэхээр би чиглэлээ маш их одоо зөв сонгож авсан байгаа. Диско чиглэлийг одоо яг сонгож аваад тий. Хэмнэл нь бол ерөөсөө угаасаа л энэ одоо гоё бүжиглүүлдэг. Миний сонсогч нар дээшээ 20, доошоо 20 байсан чи одоо доошоо 30 болцсон байл шүү дээ. Нэрээ. Баска одоо ер нь нас сүдэр хэд үрж байна? Хэлчихгүй яах вэ? Хэлчихгүй. Бас гоё байна шүү дээ. Тань шиг одоо. За одоо миний жил орж ийн гэхээр одоо яах вэ? Мэдээж 49-ний жил биш. Тийм байна. Тэгэхээр жоохон дээшээгээ сайхан явж шүү дээ гоё. 60 гараа. 60 гараа явж байна. Тийм. Баскач байгаль тавьчих явдаг юм. Тэгэхээр ерөөсөө. Тэгээ Баска ах шиг одоо ингээд тайсан дээр ингэж бүжиглэх юм бол ер нь бие их гоё, форм их гоё барих юм ба штэ. Тэгээд форм барихаас гадна эрүүл мэнд. Ерөөсөө эрүүл мэнд айгүй хөдөлгөөн гэдэг юм чинь айгүй чухал байдаг. Тэгэхээр нөгөө намайг яагаад тийм хэмнэлтэй туранхай байгаад байна гэдэг чинь яг нэг өдөр болгон дасгалтай тайсан дээр амьдарч байна. Тэгээ яг тайсанасаа одоо жинхэнэ юу гэдэг нэг буух болох юм бол таргалах бахаа. Янз янзын юм хэрэгжилж байна. Үгүй тийм байхгүй. Арх пив янз янзын. Сэтгэлээ айгу залуухан ороод байгаа байхгүй. Арх пивийг одоо хэрэглэхгүй гэж хэлж болохгүй. Хаяада сайхан хүртэн сайхан тий бас. Тохируулна тий. Баска ах бол үнэхээр супер юм байлээ. Одоо нэг та санаж байгаа бол Forever Young мөнхийн залуу нэмэх 50 гэдэг нэг шоу байсан. Тэр чинь манай ангийн дипломын ажил байсан байхгүй юу? Тийм шүү дээ тий. Тэгсэн чинь яг Баска ах гарч ирээл зүгээр тайзан дээр зүгээр байлдан дагуулж байгаа юм чи. Юу бараг тэр 60 70-та ихнэр чинь бараг Баска ах руу левчгээ тайлаа шийтгэр. Бараг Баска гарч ирээл хүмүүс зүгээр тайз руу ойртол хөл мөлөөс нь татаад ах чинь зүгээр харахгүй ингээд дээшээ хараад дуулаад байдаг. Хаашлаар нь Баска ах яг энэ ирчээ алдахгүй дахиад 10 жил явах юм бол ер нь одоо бүр жинхэнэ дамаг болох нь шүү дээ тий. Тэгээ үнэхээр. За Баска ахтай баяр хүргэе. Урлагтай баярлалаа. Урлагийнхаа дүүнэртэй баярлалаа. Одоо ингэ тий. Хаалцтай баярлалаа. За баярлалаа. Манай соёл урлагийн их сургууль төгссөн одоо олон гавьяатуудын бас нэг том одоо мундаг ангиас гарч ирсэн хүн байгаа шүү дээ. Баска ах маань одоо ярих юм байхгүй тий. Үнэхээр гайхамшигтай. 8 гавьяаттай ангитай сайхан шүү. Нэг доктортой тий. Сайхан. Тийм бас нэг 100-ны мандаттай. 100-ны мандаттай.
За манай нэвтрүүлгийн бас одоо зочин хаймард бас их сайхан одоо мундаг зочин ирсэн байж байгаа. Энэ бол одоо Монголын хүн биш. Энэ бол одоо дэлхийн хэмжээний хүн гэж одоо би хэлэх гээд байхгүй. Манай Алтан уян гавьяат бол одоо нэлээд дээр үед одоо Америкийн нэгдсэн улсад Монголын балетын урлагийг бол гаргаж ирсэн. За мөн одоо манай Монголын соёлын элч болж ирсэн одоо ийм мундаг уран бүтээлч. За Алтан уян гавьяат маань одоо сүүлийн үед одоо юу хийж байна? Нэг ажилласаа халагдсан гэдэг юм сонсоод би гайхаад байхгүй. Ягаад одоо манай энэ театрын бас миний асуултыг бас зөвөр ойлгоорой. Бас нэг жоохон таагүй юм ярьчлаа л да. Ягаад одоо ийм алдартай цуутай хүмүүсийг энэ дөөрийн театраас халчваа. Яг хөө манай нөгөө систем маань ерөөхдөө арчсан нийгэм гараад 30 жил болчиход байхад нөгөө социализмоор манай театр байгаад байгаа байхгүй. Гол шалтгаан тэр. Түүнээс бол одоо хэн нэгэн уран бүтээлчд нөгөө хэд маань яа уран бүтээлээ хийх гээд байдаг. Эцсийн дүнд одоо яавал цаашаа хөгжих үү, яавал орлоготой байх уу, яавал нөгөө нэг те дэлхийд өөрсдөө гарах уу, дэлхийн урлагийг өөрсдөө хийж байгаа одоо ингээд уран бүтээлчд байгууллага театр байна шүү дээ. Тэр яхахгүй системийн зөрчил гэдгийг бол нөгөө манай яам ажиллаа хийхгүй байгаа шинж өгөхгүй. Эсвэл энэ мэрэгжлийн одоо мундаг ийм та нар шиг хүмүүс байх ёстой юм уу? Эсвэл та нарын мэрэгжилд ямар ч хамаа байхгүй зүгээр нэг сайн менежер байх ёстой юм байна. Жишээ хэлээ харин тийм хүмүүсүүд ингээ менежер байх хэрэгтэй. Менежер бол ерөнхийдөө ингээ зохицуултыг хийн, менежментийг хийн байх ёстой зүйл. А яг урлагийг мэдчихэж мэддэгт мэрэгэн цохор мэддэггүй дээрэн цохор гэж ярьдаг штэ. Тэгээд тэр бол байхгүй бол угаасаа болохгүй. Тийм учраас өнөөдөр ингээд тэгээд ингээд нэг юм болсон болоогүй ингээ те өөгч биш бочрхаач ингээл. Тэгээд гол нь нэг бодлого алдагдсан юм л шинж. Монгол улсад одоо ингээд урлагтай холбоотой яам ялангуяа сонгодог урлагийн бодлого гэж юу юм бэ? Өнөөдөр гараад ярьчих хүн нэг ч байхгүй. Олон улсад нөгөө артистик директор буюу те одоо манайхнаар бол тэр чинь бол захирлаас топ нь ахгүй юу? Одоо уран сайхны удирдагч гэж манайхан яриад байгаа байхгүй юу? Эдгэр чинь бол одоо шинэ би за балет дээр ярихэд уран сайхны удирдагч гэх тэр хүн бол 5 жилээр юм төлөвлөнө. Ямар репертуар тоглох уу, хэн тоглох уу, хаанаас тоглох уу, ямар залуучууд гарч ирж байгаа нөгөө бүх юмыг харж иж тэгжээ тэр хүн явна. Нөгөө нэг одоо бидний одоо хийгээд байгаа захирчин бол зүгээр тэр одоо таны хэлдэг сайн менежер байхгүй. Тэр эн чинь нөгөө захиртан топ болчиход идэг. Гэтэл нөгөө ажихуй ажил хийсээр байгаа л таарч. тий ажихуй ажил хийгээд тэгээ уран бүтээлч нь тэрийг ойлгохгүй байхгүй. Гэтэл театр 75 жилийн түүхтэй байхад ерөөсөө цэцэр орж байгаагүй шүү дээ. Ялангуяа таны ярианаас би юу гэж ойлгож байна гэхээр мэдээж уран бүтээл буюу нөгөө гол нөгөө бүтээгдэхүүн байж иж үзэгчд орж ирж байгаа. Гэтэл нөгөө бүтээгдэхүүнээ бодохгүй нөгөө мөнгөө бодоод идэг. Тэгээ нэг хитэн нөгөө нэг л одоо болохгүй тэгэл нөгөө нэг нийгмийн даатгалч байд юм уу нөгөө чөлөө авах ч гэдэм ингээл нэг юм. Тэгэхээр энэ нэг тогтолцоог бүрэн болох хэрэгтэй. Яг бол балет бол балетээр хөгжих ёстой. Дөөр бол дөөрөөрөө хөгжих ёстой. Хөгжим бол манай хөгжим одоо арфгүй болсон юм шүү дээ. Одоо тэнд одоо ингээд хөгжмийнхэн маань ихэнх нь одоо өвчин зовлон баригдаад эхэлсэн байна. Энтэй холбоотой одоо бүжигчдийг хайхаж байгаа та өрсөлд сэргийлж байгаа ямар юм бэ? Физикал терапи гэдэг одоо очиход улан байж тэгээд захын наазахын юмнуудыг одоо байхгүй шүү дээ. Ер нь одоо социализмын үед одоо бүхэл юм дампуурсан дандаа дарганаар ажиллаад байсан гэд бодоод нэг тарих угаагаад байсан чинь 70 80 оны үед чинь тэр мэрийц зарчим гэдэг бол маш сайн байсан юм биш үү? Дандаа доороосоо дээшээ иргээ гарч ирдэг. Тийм одоо уран бүтээлч зайшгүй байж тэрийг авч яана. Дууч чинь дуугаа мэддэг, дөөр нь дөөрөө мэдж идэг те. Дэлхийд юу болж байгааг мэдчих хүн чинь юма хин нөхөс мэдхгүй хин нэг авчираад хийхгүй. Тэгэхээр одоо энэ тогтолцоог манай одоо яамных одоо ингээ олон сайхан сайдарч ямар ч хурдан солигдчих те. Тэгээ маань хэд нь бол дунд нь тэгэл дээвэр нөгөө толгой болохгүй ч бид чи бол гүйдэл олохгүй шүү дээ угаасаа. Тэр дундуур нь тэгээд нэг хэн амттай өөрийгөө гисэн гарууд нь гарч ирээл тэгэл ингээл амар тийм нэг юм бужигнан дунд байна. Бодлогоо сайхан гаргаж ирэх хэрэгтэй. Сайхан ухаанаар юм хийх хэрэгтэй. Одоо үнэхээр биднэрт бол гайхалтай бүтээлүүд бий. Гэхдээ яг одоо цагт энэ сайхан залуучууд үсээд залуучууд юу хүсэж ийн гэдгийг бид нэр анзаарахгүй шүү дээ. Тийм бос одоо өнөөдөр энэ нэвтрүүлэг бол бас гоё нэвтрүүлэг байна шүү дээ. Яг ингээд орчин цагтаа хөл нийлүүлж алхаж байна. Яг шиг сонгодог урдагч гэсэн хөл нийлүүлэг алхах хэрэгтэй. Манайх одоо ер нь уналтанд орчоод байна уу? Ер нь одоо тэр залгамж халаа ер нь юу болж байна? Яг хөө манай уран бүтээлчд бол сайн уу сайн. Яг ингээд нэг нь ахын бол сайн. Яг ингээд нэгдээ тэрийг удирдах чадах хүмүүсүүд байна уу? Өнөөдөр дэлхийгээр хэдэн хүн явсан байна? Хэдэн хүн юм үзсэн байна? Яг энэ мэтлэр өстой цөөхөн байгаа ш. Бодлого алдчихад байна гэдэг нь тэр байхгүй. Тэгэхээр яг нэг урдхаа мэдж байгаа хүн тэргээ ирээд байгаа байхгүй. Гэтэл энд гаднаас нэг амтаа орж ирээд шал өөр юм ярих ингээд
Одоо нэг өсөндөө нэг өдчихсэн ингээ хатахаар нэг 10 цэцэгтэй адилхан хүмүүсүүд тэгнэ шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол цаашдаа ер нь бол манай бол уран бүтээлчд маань мэдээж гадагшаа явах хэрэгтэй. Явж юм үз нүд тайл. Ер нь нам гэдэг чинь төрийнхөө толгой дээр гарч сандаал суучаад тэр мэрээ зарчим гэдэг чи алдагдуулаад тэгээд ер нь хэн мөнгө сайн өгж цүнх сайн барьсан л дарга болол тэгээд ер нь манай Монгол улсад ч ер нь самраад байна уу гэдэг намайг ч замдаа ус төржүүлээд байх юм шүү дээ. Аль нам руу таныг оролцсон байна. Уран бүтээлч хүн чинь нөгөө нэг одоо ерөнхийдөө ус төр байна уу, бизнес ч байна уу хүмүүсүүд би чи нөгөө ховын хвшил байна, төрийн ус байгуулах гэж хахад хэлдэг байхгүй. Та хэдэ үүрэг юу юм бэ? Нийгэм гэдэг чинь яг үүрэг нь байх ёстой. Ямар нэгэн бизнес хийж байгаа ч хүн байна уу? Эсвэл одоо удирдлага байна уу? Тэ дарга зэрэг байсан ч гэсэн таны үр хүүхэд яах ёстой те? Таны одоо гэр бүл чи юу үзэж байгаа? Орой чөлөө цагаар юу байдیں۔ Эн чинь явандаа яах нь вэ? Тэр иргэн тойрны хорооллоо, тэр оргин тойрны дүүрэг, тэгээ манай хот, тэгээ бүхэл бүтэн усын хэмжээд, тэгээ дэлхийд нөө гадаад дотоод тэгээ нэр хүндийн асуудал. Тэгэхээр бид болохоор урлагийн оролцоо асар их байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар ариг. Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. За өнөөдрийн бас ярилцлага маань хэрнээ бас жоохон халуухан эхэлчихлээ шүү. Тэгээ өнөөдрийн бас одоо манай Алтан ой гавьяат маань бас олон сайхан шавнар нэрсэн байж байгаа. Сайхан шавнарыг сайхан тайсан дээрээ ураад тоглолтыг үзье. Тэхүү. Тэгээ.
Энэ Монголын одоо ингээд балетын бас нэг гоё тоглолт үзлээ шүү дээ хэдүүлээ. Тэгэхээр дэлхийн балет одоо Монголын балет хоёрын бас одоо онцлог ялгаа юундээ байна манай Монголын? Гэхдээ одоо монгол хүмүүсийн одоо зүрх сэтгэлээс гарч байгаа энэ одоо агуу чулуунгаан хөгжмөөр манай одоо жамдаггой бүжиг дэглэж те энэ балет ураанс балет бол тоглогдсон байгаа. Ураанс балетын хэсгээс тэгэхээр бид өөрсдийнхөө те өөрөө юугаараа байгаараа баярлаж бахархаж тэрийг нөгөө дэлхийн маань харж баярлаж бахархаж явах нь л та. Тэгэхээр яа харахгүй нь бол сонгодог одоо үгээд үгээр хэрхийн аргагүй тэр зүрхэнд байгаа тэр хөгийг хөндөж өгдөг. Монгол хүн чинь ийм байт юм байна. Ийм мууж юм байна. Ийм уянгалаг юм байна. Гэдгийг бас эндээс бол гадныхан бол шууд хараад эхэлнэ. Тэгээ яг одоо нөгөө сонгодог элементүүд гэж шүү дээ. Одоо манайх нэг каскин дээр гардаг ч юм те. Гар барьдаг хэд яг урдаа байхад бид нар ч яг нөгөө монгол манераар аваад те. Гэт ингээд өөрсдийгөө илэрхийлж тийм болохоор ерөөхдөө бол сонгодог урлаг 4-500 жил хөгжсөн боловч бид нар тэр элементийг өөрсдөө оруулаад өөрсдийгөө илэрхийлж чадж байгаагаар бас гайхамшигтай. Сая манай дүүрийн театрын хоёр одоо яг урдаа барьж байгаа хоёр госл жүжигчин байгаа л да. Нацагдорж нэг нь халуун хоёр жүжигчин бол яг одоо сая ингээл одоо ийшээ тийшээ явах гадагшаа дотгошоо явна. Тэн дээр яг л одоо ураасын хадаа шиг хүмүүсээ тараал ямар төвшөнд байна. Ерөөсөө л оюун санааны асар өндөр тэр одоо төвшөнд байгааг л сонгодог урлаг илэрхийлж байгаа юм л да. Ер нь тэр дэлхийн одоо хөгжлийн түүхийг би зүгээр ингээд харж байхад дэлхийн 2 дугаар дайнаас хойш ингээд 50 эд оноос манайх чинь системтэйгээр хөгжүүлээд тэгээ миний зүгээр бас сонссноор Азад хамгийн анх удаа монголчууд ч хунд нуурыг тавьж ирсэн байгаа байхгүй. Тэгээд тэрнээс чи одоо Солонгос гэх чинь сая сүүлийн 20 жил дотор л одоо сонгодог урлаг руугаа мөнгө хайж эхэлж шít. Одоо энэ сонгодог урлаг балетыг одоо жишээлбэл одоо бас уучлаарай зарим хүмүүс харахаар нэг юм ойлгохгүй. Ингээд нөгөө хүүхнээ дэше шидэл нэг соо гаюут нэг сонин үзүүлбэр хийгээ явсан шít. Тэгэхээр бидний чинь бас нэг би ч бас 70-д оны бас нэг хөгшин гулказ гэдэг шиг бидний үед чинь хүүхэд залуучуудын нэвтрхий тойл гээл сургууль дээр чинь одоо тэр Моцарт гэж нэг юм хүн байсан юм а Бетховен гэж ийм хүн байсан гэдэг маш гоё хичээлүүд ордог байсан. Одоогийн манай залуучууд хүүхдүүдийн хувьд бол одоо нөгөө гоё хичээлүүдийн хасаа ицсэн биш үү. Тэгээ энэ одоо бас л хэцүү юм байна тий. Одоо энэ дээр чил яг одоо бидний ялангуяа нэг эзэмсэн мэрэгжлийн хүмүүсүүд бас энэ дээр асар их оролцоогоо хийх хэрэгтэй болчоод цаг үе байна л да. Та нарын орон зайд утгатай. Тий бидний орон зай одоо бидний анх нарын ер нь бол альва нэг ингээ те ахмад үе гэж байх хэрэгтэй юм байна. Дунд үе те. Тэгээ залуу үеуд эдрийг бол сайн юм балансыг барьж явах хэрэгтэй юм байна. Тэгээ ямар сандаа би одоо онлайнаар балет гэж юм байдаг гэж зааж шít. Одоо бүхэл бүтэн баг бянгаад хүмүүсүүд тэр онлайн дээр. Тэгээд балетын урлагаар ер нь бол манай монголчууд одооноос илүү ингээд сонирхоод хөгжиж байгаа юм болов уу гэж би бол хардсан шүү дээ. Ягаад тэр миний үеийнхэн ч юм уу те дөнгөж төрсөн хүүхдүүд айгүйх балетаар хичээлж байгаа. Айгүй юм төвд гарсан. Хүүхд байхад ягаад ингээд сургуулийн амралт болонгот нь ингээд тодорхой хэмжээг нэг 10 үзүүлдэг байсан шүү дээ. Тэгэхээр тэр ер нь тэр одоо системийг ер нь бол ингээд нэвтрүүлээд тэрийг бүр төсөлгөөд ажиллах хэрэгтэй байхгүй тий. Ирээдүйн одоо яг сонгодог урлаг балет дойрыг одоо үзэгчдийг бэлдэх хэрэгтэй байхгүй юу. Одоо ерөнхийдөө бидний үед тийм үед болохоор яг тэр дойрын ягаан байшнаар бол чиглэх дуртай байдаг байхгүй юу тий. Бүр ингээд суулгад чив чимээг гоё. Тэгэл ингээд яг тэр үед хүүхдэд зориулсан балет байсан сэлгүүч байсан тэр тухайд одоо ингээд тий ая доктор гэдэг үзүүлэлт ерөөсөө тийм ийм гоё юм ингэж одоо түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй л. Тэр тус маань хамгийн гоё хувцас өмсөд энэ дотор чи юм ундаа ууж хоол идэж болохгүй шүү. Тэгээ завсалгаанаар нь гарч нэг ундаа ядраа уудаг. Тийм байсан шүү дээ. Одоо тийм систем байгаа үзүүлдэг ер нь сургуулиудад. Тэгэл юмнууд тэгээд байхгүй хаа. Түүнээс биш ер нь бол одоо хоёрын ахын хувьд болохоор миний харж байгаагаар айгу балетыг ингээд Монгол төмөндөө бас таниулж түгээн дэлгэрүүлж байгаа хүний нэг. Тэгээд эндээс нь үүдэлтэй бас нөгөө одоо анзаараад ахад эмэгтэйчүүд, хүүхдүүд сүүлийн үед маш их балетаар хичээлж байгаа шүү. Аюу хичээлж байгаа. Манай авиас гэдэг энэ одоо сайхан бүсгүйгийн хувьд бол бас их гоё бүжиглэнэ. Янз янзын бас чиглэлээр бүжиглэн. Дээрээс нь одоо MNG одоо йога гэдэг одоо Монгол йог гэдгийг бас дэлгэрүүлж байгаа. Сайн байцгаана уу? Өнөөдрийн дасгал бүтэн биеийг ажилуулна. Хамтдаа хийцгээе.
Энэхүү дасгалыг өдөрт 100 удаа хийж өгснөөр хөвлийн гар хэлбэрчиж чангарна. Үүнийг өдөр бүр 100 удаа хийж өгснөөр давсаг татагдаж, мөр нээгдэж, гарын хэлбэр илүү үзэсгэлэнтэй болно. Хүүхэд болон могоо байрлалыг 100 удаа өдөр бүр хийж өгснөөр бөхтөр засарч нуруу өвдөлт байхгүй болно. Би ч нөгөө бас нэг йогмогийн юмдаас нэг явж үзсэн. Энтгийн яг бас сонир юм байлаа. Нэг бас нэг 7 хоног явхад бас санаа бодол их өөрчлөгддөг. Йог чи эрэгтэй хүмүүс анх нээсэн шүү дээ. Харин тийм байлаа. Энэ бол энтгэхээс эрэгтэй хүмүүсээс гаралтай. Ер нь Монгол йог гэдэг маань ямар ялгаатай юм бэ? Дэлхийн одоо энтгийн йогоос. Үгүй ялгаа нэг байхгүй. Гэхдээ яг нөгөө MNG гэдэг маань Монголд хэрэгжиж байгаа. Йог гэдэг маань йогийн тасгал хөдөлгөөн асана гэдэг энэ хөдөлгөөнүүд маань ерөөхдөө хүмүүсийг эрүүлжүүлэх рүү чиглэсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр Монгол бид нарыг йогыг хөгжүүлж чадсанараа монголчуудаа эрүүлжүүлнэ л гэсэн үг юм. Хамгийн чухал зүйл нь одоо чинь дэлхийд даяараа хөдөлгөөний дутагдалд орчоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хөдөлгөөний дутагдлыг йогоороо дамжуулж эрүүлжүүлэх хамгийн чухал зорилго нь харахад их амархан харагдаад байдаг мөртлөө яг хийгээд үзэхэд бол хэцүү шүү. Хөлс гараад өстой хачин болт юм байлаа шүү дээ. Эрэгтэй хүмүүс ингэдэг яг ч тэгэл эмэгтэйчүүд суудаг амархан бидтэй гэл. Тэгээ манай танхимд орж ирээл хөлсөндөө хотолдол гардаг шүү. Ийм амар хэцүү байсан юм уу гэд. Тэгэхээр нөгөө яг бүх зүйлийг зэрэг хөгжүүлдэг яг явд. Нөгөө бие, сэтгэл, оюун бодол гэж зүйл байгаа байхгүй. Хүний бие чинь ганцхан бие биш шүү дээ. Өчнөөн зүйл ингээ харагдахгүй сэтгэл зүй гэж байгаа, тарих гэж байгаа тий. Энэ бодлогоныг зэрэг ингэж авч явдаг байхгүй. Тэгэхээр нөгөө бүх төвшөнд нь ингээд эрүүлжүүлэх зүйлийг л ингээ Монголдо түгэж байгаа. Тэгээ та сайн нэг миний нэрийг хэлээдсэн шүү дээ. Авьяас. Тийм. Би ч нөгөө дуграа гэд гавьяат бүжигчний ач охин. Тэгээд би өглөө төрсөн манай өвөө тэр өдөр гавьяат авсан байхгүй. Тэгээд намайг булган сүлтээ охин минь гэд миний нэрийг хайрлсан. Авьяас гэд. Тэгээд би чинь өөрөө бүжгийн багш мэргэжилтэй. Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлэр төгсөөд одоо 12 жил йогийн багш хийж байгаа байхгүй. Тэгээ авьяас гэдэг үг чи өөрөө хинди гаралтай үг юм байл шүү дээ. Авьяас. Та нарын йог дээр чи нэг хошин яриа байдаг шүү дээ. Угаасаа идээд харагдгүй гоё биетэй хөхнөд йог гэдэг юм хийгээд одоо махлаг хөхнүүдээс мөнгө салгадаг. Энэ бол зүгээр нэг тийм амархан юм байлаа гэж нэг тийм амархан гэж юм биш л дээ. Ер нь яаж одоо тэр сурах юм бэ? Одоо бас ингээд янз янзын одоо хөвсгөр манмитийн нөхдүүд ч юм уу ингээд йогоор яваад бас жимэн хасах уу? Яа тийм бол хүн эрүүлэх юм бол хэвэн жиндэ байдаг. Энэ тэнгууд йог яадаг вэ гэхээр эрүүлжүүлж байгаа гэсэн. Эрүүлжнэ гэдэг маань та хэвэн жиндэ л очно гэсэн. Тэгэхээр бол нөгөө тураадгүй гэж асуухаас илүү би хүмүүст хэлдэг байхгүй эрүүл байх нь чухлаа. Эрүүл байх юм бол та хэвэн жинтэй байна гэд. Тасгал хөдөлгөөнөөс илүү хооллол чухал гэдгийг хүмүүс ойлгоосай гэж би хүсэж байна. Нөгөө тасгал хөдөлгөөн хийгээл турчих юм шиг санаад идэг байхгүй шүү дээ. Тэгэхээр зөв цагтаа зөв хоолоо идээд байх юм бол эрүүл болно. Эрүүл болох юм бол хэвэн жинтэй хүрнэ. Тэгээд давхар тасгал хийчих юм бол булчингаа хөгжүүлнэ. Одоо яг чи энтгээс гаралт эртний ведийн соёлоос гарсан гэдэг. Тэгэхээр энтгийн тэр йог чи одоо ингээд биднийг махцах янз янзын юм идэхийг ингээд хордог ч юм уу. Тэр газрын цагаагаар өөр, манай Монголын цагаагаар өөр. Тэгэхээр энэ хоёр ч бас зөрөлдөд байгаа юм биш үү? Хүний бие чинь йог дээр ч биш. Ер нь бол нөгөө уламжлалт ангаах ухаан дээр хий, шар, бадгана гэ 3 төрөлт байдгаа гэж ярьдаг байхгүй юу? Тэнгүү тэр 3 төрөл маань ингээд тэнцвэртэй орших хэвээр. Тэнцвэртэй орших юм бол бид нар эрүүл байна. Бүх зүйлээрээ. Тархиараа, бие сэтгэлээрээ, биеэрээ ч гэсэн. Тэгэнгүүт йогт болохоор тэр 3 зүйлийг бас тэнцвэржүүлэх тасгалууд ордог. Тэр одоо нөгөө хий батган гэдэг ингээд 3 юу гэдэг чинь. Тэгэхээр тэр үед нөгөө яг ингээд бас идэж явах хүртэл цаг нь таардаг гэж ярьдаг үгүй юу? Тийм. Нөгөө хий цаг, бадган цаг, шар цаг гэж байдаг. Ийм 3 цаг байдаг гэсэн. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр бадган цаг дээр л хоол идэхгүй байвал бид нар хавгнахгүй тархах. Тэр хэдэн цаг вэ? Өглөө 7:40-оос 11:40, орой 7:40-оос 11:40. Кофе гоогод гарах зүгээр л. Тэр гоё байгаа тийм. Тэгэхээр нөгөө кофе гоочулаа. Тийм. Тэгэхээр орой 7:40 гэдэг цагаас хошоод юм битгий аман дээрээ тавиачаа. За ер нь наад чинь яг миний яг сонссондоо таарах гэдэг. Яагаад тэгэхээр би чи нэг хэсэг өглөө болсон гутаа өглөөнийхөө цагаа сайн уух ёстой гэж баахан өглөөнийхөө цагийг сайхан уугаад байсан чинь бүр ингээд жин нэмэгдэл бүр болохоо байсан байхгүй. 7:40-оос өмнө. Тэгээ ер нь одоо юу байсан? Тэгэхээр худлаа л та энэ чинь. Би чинь шар шуур шиг үн чинь. Тэгэхээр ер нь 11:40-оос хойшоо нэг жоох юм ичээл орой өдрийнхөө хоолой нийлүүлж нэг идэл. Тэгээд ер нь хагас өсгөлэн маягтай байхгүй бол ер нь болохоо ичээд байна шүү дээ.
Сүүлийн үед чинь нөгөө мацаг гэд нэг юм яригдаал байгаа тий. Тэнгүүд 16:8 гэдэг мацаг сүүлийн үед аяух яригдчихэж байгаа. 16 цаг юм идэхгүй 8 цаг юм идчихээ гэдэг байгаа байхгүй юу? Тэр нь болохоор одоо миний бодлоор 10 цагаас та хоол идсэн бол орой 6 цаг хүртэл хоол идэж болно гэж байгаа юм. Гоё ягаас тий. 10 цагт өглөөний цагаа угаад орой 6 цаг хүртэл оройныхоо дуртай юм айд. Тэгээд 6 цагаас хойш юуж битээ. Танаа хүүчин бас одоо мундаг англи хэлний одоо бас гоё юм сургалт хийж юм. Бас онлайнаар ингээд янз янзын гадаадын том сургуулиудад сурж ийн гэж штэ. Тэгэхээр одоо энэ тал дээр одоо яаж ажиллаж байгаа хүүхдтэй юм болоод тэрнээс хойш гэдгээр л орно гэсэн. За жишээлбэл байгаа we've been happy since we met. За бид нар уулзснаас хойш одоо баяртай байсан гэж байна. За хойш гэж байгаа ямар нэгэн юмнээс одоо юмнаас хойш тийм юм болсон гэдэгт одоо ашигладаг. Ийм холбоо өгч одоо conjunction. За чат нар бүгдээр агаад since гэж бичиж. Since. За since жан юу гэсэн үг вэ? Би ч одоо 3 хүүхэдтэй. Тэгээ манай том хүү арга бэлэг гэдэг хүү байгаа. Хүмүүс нөгөө англи хэл заадаг арга бэлэг хүү гэдгээр нь айгүй сайн мэдтээ. Миний хүү чи одоо 4 жил англи хэл хүүхдүүдэд зааж байгаа. Өөрийнхөө насны хүүхдүүдэд. Онлайнаар уу? Онлайнаар. Зөв. Тэгээд эннийхээ дагуу манай гэр бүл явж байгаад MNG Kids гэдэг аппликейшн зохион бүтээсэн. Тэгээд тэр маань гараад одоо ингээ 2 дахь жил рүүгээ Монголынхаа маш олон хүүхдүүдийг хөгжүүлээд ингээ явж байна. Тэгээ миний хүү болохоор яг гэртээ би дааж сурсан. Хамгийн анх нөгөө манай нөхрийн хувьд болохоор англи дугаас 10 жил амьдарсан. Тэгээд Монголдо ирээд юм хийж байгаа. Тэгээд хүүтэйгээ нэг ажиллах бит хоёрт нэг тодорхой хэмжээний цаг хугацаа гараад тэгээ хүүтэйгээ ажиллаад ихэлсэн чинь хүүхэд гэдэг чинь ямар мундаг юм бэ? Ингээд ажиллах тусам л гэрэлтэй байдаг. Бид нар нөгөө нэг яг ингээд амьдарч байгаа шүү дээ бүгдээрээ. Тэмүүтээ ээж аавууд маань заавгүй тэгсэн мөртлөөс хүүхдийнхээ төлөө амьдраад гэл тэгээд идэг те. Тэгснэ хүүхдээ цаг гаргахгүй. Манай хүү одоо дөнгөж 12 хүрч байгаа энэ жил. 12 хүрч байгаа мөртлөө одоо хэдэн мянган шагтай болчих вэ? Одоо нэлээд олон. Яг аппликейшнээрээ дамжуулаад бол бараг 20 мянган хүүхэд ингээд хэрэгжилж байгаа. За энэ хэдүүлээ бас шав орё. Бас. Тэгээ сая нөгөө TOEFL өгсөн миний хүү. Өөрийнхөө насны биш. Өөрийнхөө дээд түвшинд өгсөн. Хамгийн өндөр оноог нь авсан. Тэгэхээр үнэхээр нөгөө гэрээрээ ингээ хүүхэд ингээд боловсрч чаддсан байна. Тэгээ манай хүүхдүүд гэр боловсролыг сонгоод homeschool гэж байдаг шүү дээ. Тэгээд бид нар хотод амьдардаггүй. Агаарт хөдөө амьдардаг. Төв аймгийн Эрдэнэ суманд амьдардаг. Тэгээд хүүхдүүдээ гэрээс нь за тэгээд Америкийн онлайн сургууль руу сургаад монгол хэлийг гэрээр нь давтуулаад ингээ явдаг гэсэн. Наашаа Эрдэнэ сумаас наашаа хот руу орж ирэх гээд одоо хэдэн цаг төвжирчээж орж ирж байна. Төвжирлгүй шүү дээ. Ер нь аль замаараа 2 цаг явал хараад ирнэ. Агаар ирүүл байж ирүүл мэнд үр хүүхдүүдээ бас сайн бос. Дээрээс нь одоо олон улс ч одоо интернет гэдэг сайхантай болсон байна. Америкт сургууль сураад арга билгийн үед бол над бол бүх юмыг зааж байгаа байхгүй. Аппликейшнээ ингээ хийсэн. Монголоор нь ярина, англиар нь ярина. Бүгдийг нь аюу гоё хийсэн. Тоглоомын аргаар тоглодог тийм аппликейшн багхгүй зааж өгдөг. За ер нь одоо манай залуучууд гэхгүй бид нар ч гэсэн одоо энэ хөөрхөн арга билэг дүүгээсээ сурах юм их байгаа шүү. За манай дараагийн бас зочин их тийм мундаг цэрэгчин залуу ирсэн байж байгаа. Манай баяр жаргал маань болохоор сүүлийн үед одоо манай монголчуудын дунд тэдийг гадаадынхны ч дунд одоо ер нь одоо ингээ аялын тоглолтууд гой тоглолтууд Монгол тоглоод байгаа шүү дээ. Одоо гадаадын олон цэрэгчид ирж байна. За миний хэлээ мэдхэс баг байхдаа би Олег Поповын тоглолтыг үзчихсэн. Нөгөө Оросын нөгөө усан цэрэг нөгөө далайн одоо янз янзын амьтад нөгөө далайн нохоо хүртэл ирж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо бас энэ сайхан бас гоё зүйлүүдийг хийж байгаа. Ер нь манай Монголын цэргийн бас одоо жүжигчин уран бүтээлч хүний хувьд одоо циркийнхаа одоо өнөөгийн хөгжил маань ямар явж байна баяраа мэдөө. За намайг баяр жаргал гэдэг. Одоогор бол Монгол Улсын консерватор хөгжим мужийн коллеж циркийн жүжигчин мэргэжлэр 2016 онд төгссөн. За тэгээд циркийн салбартаа ингээд ажиллаад явж байгаад одоогор бол яг дэлхийд Монголын цирк бол яг топ 5-даа бол орсон хэвээр байгаа. Дээр үед бол зөвхөн уран нугаралтаараа ч юм уу те мордны гайхамшиг эсвэл хүч тамирын гайхамшигаар танигддаг байсан бол одоо яг бүр акробатын үзүүлбэрээр дэлхийд бүр эс ангилалтаа орж явж байгаа. Одоо дэлхийн циркчдийн том тэмцээн бид Монте Карлог, Монако улсын нийслэл. Тэдний болохоор бүр Монте Карлог 7 улсын циркчдийн тэмцээнд монголчууд жил болгон оролцож зоолттой цом хүртдэг. Ийм одоо нэг ийм дэг жаягтай ч болчихоо те. Анх бол тийшээ монголчууд орно гэдэг маань одоо бүр мөрөөдөл байла. Одоо бол баг
ороод ирсэн үү за гэж байгаа юм шиг. Нөгөөдгөө авцсан уу гэдэг. Нөгөөдгөө авцсан уу гэж байгаа шиг алтуу мөнгө хөрлөөл гэж асуудаг болсон. Тэгээ ер нь бол дэлхийн циркийн чансааг тогтоодог маш олон тэмцээн байдаг. Хятадд, Ардчилсан Солонгост ч юм уу те, Францад, Испанид, одоо Монакод өдр яг ерөөсө топ 5 дотроо багцааг нь ерөөсө тэр тодорхойлж байгаа. За тэгээ хүмүүс одоо ингээд харахад ангууд Монгол циркийн урлаг ингээд мөхцсөн юм шиг те. Ер нь жоохон намжин байдалтай одоо циркийн барилгаас хамаараад ялчгүй одоо циркийн урлаг маань өөр орон зай урлаг. Яг тийм байр савнаас хамааралтай. Гэхдээ манай циркчд маань өөрсдөө энийг ерөөсөө тэгж бэрхшээл гэж ерөөсө хардаггүй. Энэ бол ерөөсөө биднийг хурцлж байгаа. Илүү нөгөө нэг бэлтгэлийн нэг хүнд төвшөнд гарч иж хүн яг тайзан дээр одоо бэлтгэлийн үеэр хүн одоо манай уран бүтээлч мэдэн шүү дээ 200 300% зориулж иж тайзан дээр сая нэг 100% ч бараг нэг 70 80% бүр арай гэж нэг гаргадаг те. Яг тэрнтэй адилхан бид нар энийг яг өөрсдийнхөө давуу тал гэж харж байгаа. Яг энэ хангамж бас байх ёстой шүү дээ. Тийм хангамж байх байдал одоо нөхцөл байдал ер нь одоо хүнд байна уу? Ер нь одоо та нарт яг тэр нэг гоё дасгал одоо бэлтгэлийн их одоо тийм боломж байна уу? Бага. Одоо энийг бид нар нэг Бразил улстай одоо миний бодлоор Бразилийн хөл өмгтэй жишээ авч ирдэг байхгүй. Бразилчууд одоо хувь хүний хөл өмгийн ур чадвар маш сайтай. Тухайч айгүй ядуу те ингээд янз бүрийн. Тэгээд Бразилууд ингээд дэлхий дээр яг ингээд нөгөө нэг амжилт гаргаад ирсэн чинь маш их туслалцаа дэмжлэг ороод ирсэн чинь нөгөө нэг ингээд амжилт нь буураад ирж байгаа байхгүй. Тэнгүүд бид нар яг энэтэй жишээд магадгүй ингээд тэр мэдээж яг өсөж магадгүй те. Гэхдээ бид нар энийг ерөөсөө тэгж юу гэж хардаг. Нөхцөл бололцоо муу доторсон биднэр дуулж байна. Ягаад тэр монголчуудын онцлог маань өөрөөсөө нүүдэл чинь тэгээд нөгөө нэг ингээд юмд айгүй адтай бэрхшээлтэй ингээд дандаа ингээд тэрийг өөртөө ашигтайгаар ажиллаж идэг. За тэгээд нэг багийн спорттоо монголчууд чи явдггүй гэдэг. Яг нөгөө нэг цирк дээр бол багаараа тоглодог юм дээр бол монголчууд л одоо бараг ноёлоод суудсан гэж хэлдэг. Нөгөө нэг 4-5 давхарладаг те. Одоо ингээд тэр нэг дээш одоо би чи одоо өөрөө нийшний манай аав чинь бас нэг хүч тамирын гайхамшигын жүжигчин байхгүй мөнх бат тэгээд яг тэр стронг юм. Тэнгүүт яг тэр бүгднийх нэгэ мэдэнгүүт яг багийн спорт дээрэс нь тэр нэг яг ганцаарчсан төрлүүдээр бол яалтчгүй монгол жүжигчид маань эс англи руу ороод байгаа. Энийний гол нууц нь юу вэ гэхээр бид нар өөрсдөө мэдэхгүй байж магадгүй гэхдээ энэ хүнд хэцүү нөхцөл нь. Энд чинь хүнд хэцүү нөхцөлд бид нар суралцж хагаад гадны нөгөө нэг гой нөхцөлд очихороо ийм гоё юм уу гэд таваараа тоглоод байгаа. Тэ ийм хүн байсан юм шүү гэ тэ. Ер нь одоо ингээд циркийг хувьчлаад ер нь та нарыг ер нь зовоос нь баг зөв тал руу орох гэдэг. Уу яг зөв хин цаашаа зүгээр энийг ер нь яг хүний хар хүнцгэл ах. Би ч одоо циркийн сургууль сурж байхад одоо дашчойлын хийдийн хажуудлын тийш дээ тий. Зуны өргөө байгаа шүү дээ тий. Тэр маань шатсан. Мэргэжлийн ялдаас ирэл одоо яг намайг сурж ах шатсан бохог. Тэгэхэд бид нар бол шууд сурах ямар ч үг болцсон. Асаа циркчин байхгүй. Тэгээ бид нар чи ингээд сурах юмгүй болцсон. Хөгжим бүжгийн балетийн зааланд, бүжгийн зааланд орсон. Мэдээж дээрээс юм байхгүй. Сүүлдээ бүр дотор байрны нөгөө нэг биеийн тамирын зааланд хүртэл акробат үсрэл тэгэл таазанд хөлмөл тулаад ерөөсөө болж өгөхгүйсэн. Тэгэл ерөөсөө яах вэ гэсэн ийшээ өөртөө л засаад орё гэсэн. Хүн болгон 5 давхар маск зүгээ гэрээсээ шпатл одоо нөгөө нэг заазур мазур авчаа дээшээ явж хадаас мадаасан дээр бүгд цоо гიშгээд тэнцээс тэ мэрэгжлийн хэлтээс ирээд энэ ч тэ хүн амьдрахын эцгүү ороод амьсгалж болохгүй жиг панк хазард үүссэн байна. Бид нар өстө тэр хамаагүй өдөрт өөрсдөө арга алга. Бид нар энийг зогсоох юм бол Монгол улсын циркийн яг энэ боловсон хүчин зогсох гээд байна. Цаашаа бид нар эзэлтэй авч чадахгүй. Ерөнхийдөө бид нар ингээд циркийн урлаг мөх гээд байна. Эдийг мэдээж тэрийг өөртөө зарцчих. Яг би ингэж л ойлгоод байгаа юм л да. Одоо хуучин манай нэвтрүүлгээр агаарын гимнастикийн бас мундаг одоо бүжигчид орж ирсэн л да. Тэгэхэд 50 жилийн одоо энэ хөгжил маань бас одоо ингээд тэр школ маань одоо байхгүй болох гээд байна. Ягаад тэгэхээр бас тодорхой хэмжээний ийм нөхцөл шаарддаг. Тэгээ эн чинь байнгын дасгал хөдөлгөөнийг байнга хийж явахгүй болохгүй. Бас хоёрдугаарт одоо манай Монголын тэр нөгөө сарлагтай янз янзын амттай гоё тэрүүд одоо бас байхгүй болчихно шүү дээ. Би тэрэн дээр л бас асуулт тавиад байгаа юм л да. Яг гоо тэр нэг талаас бол тэр нь зөв. Одоо Монголын одоо циркийн амтай анги гэж юусоо байхгүй болсон. Тэгээ дээрэс нь одоо агаарын тэр чи одоо 20 м өндөртэй талбай тэгдэг байсан агаарын том үзүүлбэрүүд байхгүй болсон. Гэхдээ бид нэр тэрнийхээ хэрээр өөртөө анзаарч чадаагүй нөгөө нэг хажуудах эрдэнэ анзаараагүй гэдэг шиг ийм орон зай байсан юм байна штэ гэсэн бас нэг зүйл үүдийг шинээр гаргаж ирсэн. Нэг зүйл асууя. За. Одоо 70 хэдэн онд одоо тэр гоё циркийг чи ингээ байгуулад одоо ингээ шинжлэгдээд хөрөнгө оруулсан гэдэг байгаа мөртлөө яг тэр хуучин гоё одоо тэр процедур нөхцөл байдлууд одоо байгаа юу байхгүй байгаа юу? Одоо бол яг зах зээлийнхаа зарчмаар
одоо яг энэ циркийн барилга Румын улсын боцлогод тусламжаар ирсэн одоо тэрийг цэнхэр асар байгаа шүү дээ тийм манай. Тэр маань одоо зүгээр арена болж хөрсөн байлээ. Одоо яг үйл ажиллагаа болдог тийм ээ. Циркийг тоглох гэж байна гэж шүү дээ. Одоо олон улсны тий. Тэгэхэд одоо нөгөө миний хар юугаар бол юм л ахгүй. Энд зориултын үйлчлэгдсэн нөгөө ингээд дүүжлдэг юм ингээд тэр одоо Румынийхэн хийхдээ стандарт нэг хийсэн шүү дээ. Тэр мэт чимээр байхгүй гэсэн. Одоо тэгээд дахиж одоо тэн дээр дүүжлэгдэхээр хаанаас юу яах юм бол байхгүй тэр. Яг уу дэлхийд нөө цирк 4 янзаар хөгжсөн байдیں۔ Одоо нүүдлийн цирк, суурин цирк, тэгээд нэг кабера цирк те. Тэр нь ингээд явж мовдөг. Тэгвэл нөгөөх нь болохоор арена цирк гэж байдаг байхгүй. Дэлхийн цирк Монголд аль хэдийн степ аренад тушаад хийгээд үзсэн. Тэнгүүд асан арена бол бидний хувьд асуудал биш. Тийм үү. Цирк маань яг юу одоо алдсан бэ гэхээр мэдээж тэр том өв хөрөнгөө мэдээж Монголын циркчд маань алдсан. Манай аав нэг өдөр гинт ажилгүй болох жишээтэй тийм ээ. Ажилгүй болсон. Тийм байгаад байгаа. Гэхдээ миний бодлоор ингэж байгаа байхгүй. Цирк одоо бүх урлаг бол те нийгмийн соён гэгэрүүлэх. Урлагаараа хүмүүсийг одоо соён гэгэрүүлж байгаа. Бид нар урлагийн хүмүүс бол ингээд энгийн хүмүүс гэдэг байгаа шүү дээ. Одоо хэдэн алхмын урд явж иж нийгмийг одоо зөв рүү чиглүүлж идэг, одоо соён гэгэрүүлж идэг хүмүүс байгаа. Хэдий одоо зах зээлийн зарчмаараа тэр циркч бай, ашиггүй ажилласан ч бай, ховчлохгүйгээр улсын бодлогоор ашиггүй ажиллуулаад ч хамаагүй нийгмийнхаа тэр сайн сайхны төлөө ажиллах ёстой л байсан гэж би бодсон. Манай баяраа маань өнөөдөр бидэрт их гоё бэлэгтэй ирсэн байж байгаа. Дөрөв бас манай найрагч маань хэлжсэн байхгүй юу гэхээр Зааны ясын эрэг гэдэг энэ бас Африкийн тэр хооллын орноос ба штэ. Нэг мундаг хүн авчирсан гэж яахгүй. Одоо тэр тоглолтыг бол одоо ингээ хэдүүлээ үзнэ. Тэр тоглолтын бас одоо яг ямар онцлогтой хүн авчирсан бэ? Та тэрийг яриа. Манай тоглолтод одоо 12 орны 150 орчим жүжигчид ирсэн байна. Хасигэрэн барнууд, авхаачтай сэргэлэн нохойнууд, алиа хөөрхөн мөрнүүд болон 12 улсын циркийн жүжигчдийн тоглолт Улаанбаатар хотод амжилттай тоглогдож байна. Зөвхөн Нэм гарагт 11, 15, 19 цагаас. Лавдуутас 98, 59, 59. Дэлхийн цирк Монголд. Одоо олон улсын циркчдийн эс зэрэглэж жүжигчид гэхээр одоо зүүрлж ярих юм бол Холливуудаас гол дүрийн жүжигчнийг авчираад энэ улсын тэр жүжигчнийг ингээд бүгднийг нэг кинонд гала болгож оруулж ирж байна гэсэн үг байгаа. Одоо бол хөлбөмбөр бол Реал Мадрид шиг л гэсэн үг. Энэ тентгийн старуудыг цоглуулж нэг дор авчирж байна гэсэн. Тэр маэстро ямар хүн байгаа вэ? Тэрийг одоо авчирж Маэстро байна. болохоор одоо Монгол цирк хөгжлийн төвийн Эрдэнэ гэдэг хүн байгаа. Одоо тэрийг авчирж байгаа. Яг ингээд удирдаач гэсэн үг шүү дээ. Зүүрлж ярих юм бол одоо хүмүүс. Манай Эрдэнэ дүү маань байгаа юм байна шүү дээ. Яг тэрийг бол авчирж байгаа. Тэрийг одоо бараг 10 жил авчирж байна. Хамгийн анхны дэлхийн циркийн үеэр би ч өөрөө яг арын албанд униформ хийж ажиллаж байна. Циркийн сургуультахтаа. Нөгөө нэг хүмүүний татаал нөгөө нэг тормороо өгсөөл. Одоо бол яг тэр нь чи ринг мастрыг үргэлж гүйцэтгэж байгаа. Ринг мастер гэдэг бол яг нөгөө нэг удирдаач шиг ингээд дунд нь ингээд байж идэг. Ингээд хөтлөөд явж идэг тэрийг хүнийг хэлж байгаа. Тэгээд энэ удаагийн тоглолтын болохоор бид нар 11 бар авчирч байгаа. Сургуультай нохоос, сургуультай муур. За тэгээд дээрэс нь циркийн урлагийн хаан үзүүлбэр буюу одоо яг ийм агарын полиот гэж ярьдаг. Баруудыг одоо тэр хаана одоо тижээж яг одоо нөхцөл байдал байгаа юу? Бага. Одоо тэгэл барч одоо тэр циркийн адлын хуучин туслах менеж нүгээр том болсон байлээ. Тэнцэнэ байж байгаа. Тэгээд бар тоглуулж байгаа хүн бас их домогтон байгаа. Одоо дэлхийн одоо 150 жил гаруй гэр бүл нь бүр удам дамжсан зөвхөн аратан амтан сургадаг тийм гэр бүл байгаа хөөе. Тэрний 5 дахь одоо үеийн тий Бруно Тони гэсэн мундаг залуу ирсэн байгаа. Хаанхын хүн бэ? Италийн хүн. Итали улсын циркийн жүжигчин Аратан амтан сургагч. Би нэг үр асууя гэж бодоод байл да. Одоо манай энэ дэлхийн одоо энэ манай үзэгчдийн одоо тоглолтыг үзэх мөнгөний боломж их бас хэд өндөр үнэтэй 100 гаруй авчгаар үзэж чадахгүй шүү дээ. Тэгээд тэр гадаадын олон жүжигч чинь бас одоо манай Монгол цалингаар явахгүй. Тэгэхээр энэ одоо яаж ашиг олох юм бэ? Яаж менежментийн зохицуулж бас одоо хүн сонсогдоод байна л. За мэдээж риск менежмент хийх юм бол одоо спонсоршипээр байж болж байна. За тэгээд дээрэс нь бид бүхэн орж ирж байгаа билетийн юунд яг зохицуулсан байгаа. Одоо нэг тэгж амар үнэрхгүйгээр
дэлхийн яг стандарт үнээс бид нар хамаагүй бага үнээр 10 жилийн өмнө ямар үнээр тоглодог байсан одоо 10 жилийн дараа ч гэсэн яг тэр үнээр байгаа. Ямар үнэтэй вэ? Инфляцаар ирдэг. Хамгийн хямдхан 20,000-аас эхлээд 80,000 хүртэл. Тэгэхээр эс зэрэглийн тоглолтыг 20,000 билет гэдэг чинь $5, $4, 30 цент тавьцаа байгаа байхгүй. За тэгэхээр хамгийн үнэтэй нь болохоор $20 тавьцаа байгаа. Бас арай л дэндүү байна. Би нөгөө нарны циркийг таачаасаа Лас Вегаст нарны циркийг үзэх гээд $250, $140 гэдэг янз янз суудлаас хамаард юм байлээ. Манай өнөөдрийн юунд болохоор нарны циркэд нэг хэсэг ажиллаж исэн жүжигчид хүртэл байгаа. Улаанбаатар хотод болохоор 8 өдөр буюу 4-7 хоног. Зөвхөн хагасдан сайнны 11:3-7 цагуудаас. Тэгээд энэ удаа бид нар нөгөө нэг бас циркийн урлагч орон зай урлаг гэсэнтэй бархан руу явж хаалтын тоглолтыг буюу 5 дахь 7 хоног дээр Бархын Юнайтед арена тоглолт. 5 дахь 7 хоног тийм удаан байх юм уу та? Байна. Бүгдийн жүжигчдийн байлгаа. Жүжигчдийн байлгаа. Тэр хугацаанд тэр хүмүүс чинь ингээд бэлтгэлээ хийгээд чинь байрны мөнгө, хоолны мөнгө чинь асар их зав. Энэ мэдээлэлээс бид нар бас хоцорчсон явж шүү. Тийм гоё тоглолт хийсэн байж байгаа. Эрдэнэ маань аюу их олон гоё ингээд тоглолтуудыг хийгээд байгаа шүү дээ. Ялангуяа цирк дээр бол аюу их олон юмнууд хийж байна. Гадаад ялангуяа гадаад харилцааг бол асар өндөр болгоцсон одоо тийм. Тэгээ мэдээж манайхан ч өөрсдөө нөгөө гадаад ош тоглоо ингээд байдаг. Харин тэрийг эргүүлээд Монголд авчираад тоглоод тэгээд Монголынхаа ард түмэнд хүргэж ийн гэдэг бол асар хөдөлмөр. Үнэхээр баяр хүргэе. 5-6 хоногт бол сайхан алгаан дэлгээд өнгөө тоглох юм байгаа зү. Төрөөс хүмүүс авахгүй зү. Гөө яг хоо тэгээд мэдээж бизнесийн зарчмаар тэгээд одоо хөлчил wing санаа зовцсон тэ нэг аймаг эхийн эцэхгүй тоглоом тураахгүй гэдэг шиг. Яг гадаадны олон жүжигчд ирсэн байна. Тэгэнгүүтээ асаасыг тоглоно гэж одоо ингээ харан гэдэг штэ. Би тоглолтоо хийхэд дараа 40 сая 50 сая авахгүй төрөөс. Мэдээж тэгэхээр ер нь одоо 40 50 сая би төрөөс хийгээд билетээ зарах яг хэлж байгаа. Та дээш нь 80 болох гэж байгаа хгүй 80 100 болох гэж. Үгүй. Хэзээч одоо 80-аар намайг үзэхгүй одоо тийм хөвнөлжгүй багтаж байгаа. Тий, ер нь бол яг нөгөө гам чиний хэлгээр энэ хүмүүсийн зах зээлийн систем авраа байгаа гэхдээ би одоо зүгээр одоо 50-таа ч юм уу 50-таа одоохонд бол 55 60-таа төлөд байгаа. Хөнгөлж байгаа. Ер нь хэлжүүлээ биш хамаагүй таашаа бишээ. Ингээ. Одоо манай Эрдэнэгийн маань одоо авчирсан тэр одоо гайхамшигтай. Тэр нөгөө зааны ясын хэрэг улсаас ирсэн тэр хүнийг тайсан дээр орё аа. За тэгээ.
За юу болчихоо байна ардаа. За толгой ингээ бүтэн эргээд юу вэ? ирзэнээр хийсэн хүн юм шиг байна штэ. Thank you so much. Excuse me. Thank you. May I touch you? How to Маш их чинь маань ерөөсө Франц хэлнээс өөр вэ? Тийм үү? толгоноос нь барьж болох уу? За болно. За. Ямар авир юм бэ? Та эргүүлэхгүй. Ингээ эргүүлэх үү? Биш та урагшаараа та тэгээ барай байж. За би барьж. Та болё. Яа. Амрын те. Ер нь бол Бидний толгой бол нэг ингээд инээс тийшээ гарахгүй штэ. Иста great. All the best. Super. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт сан мигвэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шарай. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт сан мигвэл. Ойрын ер нь хэдэн сар яг ийм үзээгөөс бүр сонин содон шоунд ороод ирчихлээ шүү дээ. Гэхдээ би сая энэ одоо мундаг зааны ясан эргээс ирсэн энэ мундаг хүний тоглолтыг саараад юу гэж бодсон гэж энэ үчи ерөөсөө яс байхгүй ирзэнэн биеттэй хүн болов. Ямар мундаг одоо гайхамшигтай үзүүлэлт. Уян байна тий. Эрэхтэй хүн шүү дээ. Тэгээ дээрээс нь би бас бодсон зүгээр одоо нөгөө хашир ба штэ одоо нөгөө Швейцарын алдартай Victorinox гэдэг брэнд байдаг штэ. Тэрний рекламд одоо энэ жижигхэн цүнхэн дотор орчвол орох юм биш үү? Орох юм байна. Нөгөө нэг ийм аяллаа цүнх байдаг штэ. Тэн дотор ороод цүнхэн дотроос хүн гаргаж ирвэл нөгөө ойрд ер нь нэг ажиллаад яг юм гоё шоу үзээгүй нэвтрүүлэлт бас ойрд оролцоогүй. Тэгэхээр өнөөдөр бүр онцгойлон гоё нэвтрүүлэл болох нэ. Саяных бол зүгээр нэг хэсэг нь гээл ойлгож байгаа. Ерөөсөө зүгээр л нэг хэсэг. Өшөө амар юм хийх юм шүү дээ. Нэг Солонгос олны өмнө панчаан гэдээ ирдэг шүү дээ. Өнөөдөр бол ерөөсөө зүгээр амтлагаа авчирлаа. Ер нь одоо хамгийн лагаа биш ер нь амтлагаа салаатанд явж байгаа юм биш үү? Тий, одоо ерөөсөө бас тэгж хэлж болохгүй. Энд чи бас даг нь байгаа даа шүү дээ дэлхий дотроо. Тэгэхээр мэдээж орон зай урлаг өшөө томд нүсэр номерууд байгаа, амьтад байгаа. Хүүхэлдэйн кино санаанд орлоо нэг ингээ сундаг эмэгтэй шүү Тий. Тэгээ сая нэг эндээс нь ингээд толгоо явсан чинь нэг юм зомбитэй кино минанд ингээд явдаг шиг. Ямар бас эвгүй юм а тий. Яг ингээ харсан чинь. Толгоо бүр ингээ тараа гэсэн чинь бүр ингээ явсан шүү бүр ийшээ. Тэр хөл ингэж нугарч яснаа энэ одоо баг өвдөнгээр мултрахч чинь үү гэж би яасан. Юу харах хэрэг хүн ийм уян байж болдсон байх штэ. Үзэж байгаа үзэгчд маань те би хөдөлгөөнөө те уян хатан байдаг. Одоо нэг муухай үг байгаад байдаг штэ те. Хөшиж яадаг ч гэдэг те. Би одоо хийх доогүй. Тэгээ бид бүхнийг маань одоо энэ зах зээлийн нийгэм янз янзын хямрал элдв янзын хогийн бодоол ингээд байж хад ийм гоё гэрэл гэгээтэй гоё циркийн дэлхийд дахны циркийг авчирч байгаа. Тэгээ та нарынхаа баг хамт олонд бас одоо амжилт хүсье. Баярлалаа. Очиж үзлээ гэдэг. Ирж үзээрэй. Бүгдийг нь урьж байна. Түүлийн тэмнээ ачаа үнд гэдэг шиг одоо манай одоо
бүжгийн багш одоо бүжигчин Монгол улсын одоо соёлын тэргүүний ажилтан алс хол одоо ховд нутгаас ирсэн тийм ээ. Бас цагийн зөрүүтэй. Ховд нутгаас ирсэн одоо сандуу маань ирсэн байж байгаа. Тэгээд сандуугийн маань хувьд одоо олон сайхан шавьтай одоо олон одоо Монголын сайхан одоо бие биелгээ одоо тэр баруун Монголын олон сайхан тэр уран бүтээлийг төвөрүүлж байгаа. За сандуудаа баяр хүргэе. Алс сандуу маань одоо нутаг орны сонин хачинг одоо сайхан хуйчлаач одоо ховд нутгаас сонин хачин юу байна? Ховд аймаг маань сайхан хавар болж байна. Анхны бороо ороод удаагүй тун удаагүй өчигдөр бас сайхан цас орлоо. Тэгээ хавар ингээд сайхан тий шар тос гэж ярьдаг тий манай монголчууд. Тэгээ сайхан уран хавар, дулаахан хавар бол одоо сайхан урмал ногоо маань ургаад мал хой сайхан болоод их сайхан хавар ирэх байхаа гэж бодож байна. Ер нь бол дулаахан сайхан хаварч байна. Мал төллөөд ер нь одоо сайхан байна. Сандуу маань бас олон сайхан шавнараа бүжигчин дүүнэрээ дагуулад ирсэн байж байгаа. Юуны өмнө сандууга яриулахаасаа илүүгээр шавнарын урлагийн тоглолтыг эхлээд нэг үзье. Тэгвэл за тэгээ. Уран бүтээлчдийн тайсан дээр урья. Баруун Монгол аймгийн ялангуяа ховдын тэр язгуур урлагийн одоо олон тоглолтууд янз янзын одоо эрдэм шинжилгээний тэр одоо олон арга хэмжээгээр бас идэвхтэй ажиллаж байгаа. Ер нь манай баруун монголчуудын ховдынхны ийм язгуур урлагийн бас одоо энэ бүжгийн онцлог яг юундэ байдгийг болоо. За ховдод маань ерөнхийдөө албан ёсоор амьдарч байгаад 9 угсаатан байдаг. Монголчуудын ер нь олон угсаатны үлгийн нутаг гэж ярьдаг. Энэ утгаараа угсаатны бие биелгээнүүд нь, уртын дуунууд нь одоо аман аялгын хүртэл ингээд сум сумаараа өөр байж байгаа жишээ нь. Торгууд сум одоо булган ховдын булган сум гэхэд торгууд аялгаараа ярьж байхад одоо загчин сум нь загчин аялгаараа ярьдаг. Хийж байгаа биелгээ нь өөр, уртын дуу нь өөр. Нэг уртын дууг жишээлбэл хоёр өөр янзын аяар өөр хэллэгээр дуулахч тохиолдол байна. Тэгээд сайхан олон угсаатны тэр өв соёлууд нь маш олон жилийн хугацаанд хадгалагдаж ирсэн их үүц тийм ээ. Үүц гэж ярьдаг. Тэр их өв сан дотор одоо Ховд аймгийн театр маань одоо уран бүтээлээ төрөвж тэр ахуй соёл одоо тэр Монгол ёс заншил тэр баруун монголчуудын урлаг соёлыг бас түгээн дэлгэрүүлээд явж байгаа. Ер нь одоо манай гадныханд бас одоо Монголын соёл урлагийг бас үзүүлэх тоглолтууд ер нь хэр хийгдэж байна. Манай театрын хувьд бол ерөнхийдөө жуулчдад зориулсан тоглолтуудыг бол тавьж яадаг. Ерөнхийдөө үнэхээр сонирхсан тэр урлаг соёлыг сонирхож байгаа жуулчд бол өөрсдөө манай театр дээр зүгээр ороод ирдэг те. За хөөмилдэг хүн хаа байна? Би ингээ хөөмий сонирхдаг юм аа гэдэг ингээ хөөмичтэй бүр ингээ уулзаад за оройны одоо ийм үйл ажиллагаан дээр ийм одоо номер захиалын үзье харъя ч юм уу. Хувийн байдлаар сургалт авъя ч юм уу. Би ингээ биелгээ одоо Монгол бүжгийн гэдэг ямар бүжиг одоо надад зааж өгөх юм боломжтой бүжиг байна уу гэдээ ороод ирдэг жишээлбэл миний нэг бодол өгдөө. Бид нар Монгол бүжгийг бол маш сайн хөгжүүлсэн. Ахуйд байсан одоо гэр дотроо байж исэн, гэр дотроо яг нэг суудал дээрээ биелж исэн энэ биелгээг маань тайсны хэлбэр дээр гаргаж ирээд одоо ингээд тойроод гүйдэг адуу мал шиг одоо тий адуу малын одоо давхил одоо жороо бүх юмнуудыг дуурайлгаал тэгэл тайсны хэлбэр дээр маш том хэмжээний авчираад авдаг гэсэн. Тэгээ улам ингээд хөгжил ингээд гоё яваад байгаа. Тэгээд тэрний цаанд нэг нандин юм байгаа шүү дээ. Яг нөгөө гэртээ байжсэн бие биелгээ. Тийм ээ. Яг тэр хуурынх нь татлах нь даки. Тэр зүйлүүдийн бас нэг нандин чанараар нь хадгалж үлдэх ёстой юм болов уу гэж. За янз бүрийн орчин үеийн за модерн энэ тэр урсгалуудтай холихгүйгээр яг дангаараа бас нэг зүйл нь байж байгаа хэрэгтэй.
Нэг чиглэл. Энийг хамгаалахын төлөө ч гэсэн одоо улс яамны бодлого улс болвол соёлын өвийг хамгаалах тал дээр бол маш анхаарч ажиллаж байна. Тэгээд яг миний одоо хувь хүний бодлоор тэр өөр урсгалтай нэгтгэхээс гадна энийг хамгаалж үлдчих хэвээр хүмүүс байх хэвээр. Багчууд хүүхдүүдтэй зааж сургадаг, тэрийг дэлгэрүүлдэг тийм байх хэрэгтэй. Одоо манай казак үндэстэн бол бас сайхан байгаа шүү дээ. Гараа жургаа гээл тэгэхээр бүгдээрээ гараа жургаа хийгээл биелэл босоод ирж явах жишээ нэ. Монголчууд маань ингээл за нэг хүн биелж шүү, за бүгдээрээ биелээрээ хэд хүн болгон тэр болгон бүх үйл ажиллагаан дээр бол тэгж биелж бүжгэлж чадахгүй байгаа. Тэгэхээр бид нар бол манай Ховд аймгийн хөгжим драмын театрын бүжгийн анги маань Монгол улсын гавьж жүжигчин дуграа гэж одоо сайхан бийж бүжиг дэглээж бүжигчин хүний нэрмжтэй байж байгаа. Одоо хүүн одоо гавьяа жүжигчин Алтууыг ах маань сууж байна. Одоо ингээд ач өхнөн байна. Сая одоо балет хийдэг уранхаас бүжгийн хэсгээс одоо бүжгэлдэг балетчин, балетын гоцлооч бас ач өхнөн байж байна ингээд. Жишээлбэл ийм сайхан авиасын ундраг болсон тэр хүний таньсны хэлбэрт гаргаж ирж исэн тэр бие биелгээнүүдийг тэр үндсэн намд төрхөөр нь авч үлдэхийн төлөө бид нар Алтан өв гэдэг наадмыг 2015 оноос хойшоо 2 жил тутам нэг удаа зохион байгуулж байгаа. Энэ жил бол одоо 6 дахь удаагийн зохион байгуулалт нь болж байгаа. Бид бүхэн яг Ховд аймагта эхнийхээгээ хийжсэн бол дараачихын баруун бүсийнхаа хэмжээнд одоо энэ удаагийнхыг болсон хэмжээнд энэний дараачийн 2 жилийн дараа зохион байгуулахад бол олон улсын хэмжээнд хүргэнэ гэж зорж явж байгаа. Тэгээд ер нь ганцхан бие биелгээ ихгүйгээр Монгол бүжиг, үндэсний бүжиг, орчин үеийн бүжиг гэд улс үндэстнүүдийн бүжгүүдийг ингээ хамруулад бас цар хүрээгээ өргөжүүлж тэлэх тал дээр бас зорж ажиллаж байна. За баяр хүргэе. Би жоохных нь хувьд та бүхэндээ чин сэтгэлээсээ бас талархал илэрхийлье гэж сая ингээд бодогдож суулаа. Тэгээ би ч одоо нөгөө Ховд гэдэг нутагт чи 2 настайдаа нэг хөл тавьсан гэдэг түүхтэй. Тэрнээс хойш нэг ч очиж үзээгүй. Тэгэхэд ингээд өвөөгийн маань ингээд те би биелгийн өвийг ингээд үргэлжлүүлээд бас яг ингээд нэрээр нь ингээд явж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ талархъя. Бас бүжиг ангийнх нь хамт олонд нь бас баяр хүргэе. Тэгээ талархаж байгаа шүү гэд гэр бүлийнхаа зүгээс бас хүсэж байна. Тэгээ хоод нөхцийнхаа зэн олондоо гэж. Хоод нөхцийнхаа зэн олонд бүгдд нь гоё талархаж байна. За баярлалаа. 2 настайгаас хойш очиг өгж штэ. Тэр манай Ховд чи ер нь 3 ишээрээ алдартай гэдэг штэ. Энэ жил сайхан очиж 3 ишээ мэдрээрээ. 3 ишээ мэдрэх. 3 иш гэдэг чинь манай хэд ойлгож байгаа те. Тэгээ бас нэг алдартай нэг. Аа тийм штэ. Шумуул. Шэго байна. Шуур. Одоо бас нэг алдартай нэмэгдсэн штэ. Ховдод очихоор штэ. Яг тэр барууны Герман зам байгаа штэ. Тэр олон одоо сумуудаар чинь зүгээр одоо 500 км гэдэг чинь зүгээр одоо 4 цаг давхиад очино. Маш гоё замтай болсон. Зам харгуул үнэхээр сайн. Зам харгуул одоо үнэхээр гоё байгаа. Тийм. Энэ наадам үнэхээр гоё л дээ. Би нэг сүүлд нэг очисан. Сүүлийн юм дээр очисан. Зохион байгуулалтаар очиод ингэж хаад үнэхээр нэг авиас гэдэг бол тэгэл ундарч л байд юм. Тэн зүгээр нэг ерөөсөө жоохон хүүхдүүд зүгээр ингээд бүр гайхамшигтай тэр би тэр хөдөлгөөний тэр одоо эвслүүд гэр өөрөөсөө ярих юм байхгүй. Тэр цуснд нь байдаг юм уу? Байдаг байхгүй. Тэгээд настангууд мөн ялгаагүй. Тэр чинь тэгээд дэлхийгээр одоо жишээ нь миний хувьд ингээд сонгодог гэхэд за ингээд Бостон байлаа төр ирсэн шүү дээ. Ингээд ард нь ингээд өдөр болгон нэг аудишн буюу те нэг сонгон шалгуулт байна. Яг ингээд манай захирал хэлжсэн. Чиний нэг 250 хүн байгаа гинэ. За би одоо өнөөдөр болио гэхэд 250 хүнээс сонгох юм байна л да минь. Тэгээд тэр чинь дэлхийгээр хайдаг. А тэгвэл манайх бол ерөөсөө ингээл одоо баруун монголчуудын тэр үнэхээр гайхалтай. Тэр хөөми, тэр алтай магтаад за тэгэл тэр товшуур, тэгэл хуур тэр татлаг гэж түрүүн ярьж штэ. Йоо тэр бас би бол одоо маш олон балет үзсэн. Ер нь их дуртай. Хуучин одоо намайг үзэж байхад одоо Хунднуур дээр нөгөө ордны салбартай дээр мандах ямар гоё тоглолтог үлээ, бүжгэлдэг үлээ. За одоо Сигфрид дээр одоо Намнан баяр ах. За таны хувьд ч гэсэн одоо Сигфридийн дөрийг бүтээж исэн. Би бас юу гэж асуух чинь гэхээр тэр одоо Монголын тэр одоо дуурийн балетын тэр урлагийн алтан үеийн бас хүмүүсээс сайхан дурсаад ярил ямар бол. Одоо мандах ахын хувьд бол бид нар чи хараад нөгөө балетынхнийхэр манай одоо үзэгчд бодвол нэг сайн анзаардгүй юм шиг байгаа. Гэт би өөр гуйг нь хараад бүр ингээд гайхчихсан байхгүй юу. Гуйны булчин мөр үрс. Гайхалтай штэ мандах юм. Тэр би чинь хөгжим бүжиг тухай үед сурч байсан. Яг нөгөө алиас салбарт олон
тухайд бол Алтан бурхан дээр орсон Баядеркэ гэдэг балет байгаа. Ер нь жоохон бас нөгөө энтхийн шинжийг харуулсан ч юм уу те. Тэн дээр яг нэг алтан бурхан болж байгаа байхгүй яг бурханы юу гэж. Тэгээд нөгөө бие ингээд бронз те алтаар будаад тэгэл гарах чахт бид нар ч нөгөө 6 дугаар ангид санагдаж байна. 94 он ч лөө. Нөгөө нэг хар юм алтан бурханы ард бүжгэлдэг хүүхдүүд байхгүй. Тэгээ харж байхад үнэхээр тэр биений хөгжил гэдэг бол балетийн энэ дасгал сургалт асар их бий болдог. Тэр хүний гойны булчин, шилдний булчин ус төгс. Тэг үсэрж байгаа үсрээ дагаад тогтоо тэгээ ингээд нисэж байгаа буугаад байгаа. Нөгөө саксаар бол Майкл Жорд үсрээд гэдэг те. Бид нар чи бол байх ёстой зүйл техник нь. Гişin. Намнаах бол тухай нөгөө балет ерхий балет мистер хийжсэн. Яг тэр хүний одоо бүтээсэн уран бүтээлүүд гэх юм бол одоо Жизели Альбертыг та түрүүлж штэ тийм. Фонтнор Зигфрид гэдэг Жизели Альбертоор бол тэр хөл үнэхээр гайхалтай штэ. Манай үзэгчлээс одоо балетын урлагийг энэ хоёрыг аяг их одоо 1950 оноос хойш л одоо ингээл балет урлаг хөгжлөө өнөөдөр хүртэл те дэлхийн шилдэгсэн том сонгодуудыг бол манай үе ахмадууд бол те одоогийн залуучууд маань ингээд тоглоод явж байна. Тэр бол 60-аад оны үед ч одоо Кубын нэрт балетч Алонсо нөгөө иржсэн шүү дээ. Тий, Алонсого чинь би чинь Кубны 2 3 удаа наадамд нөрөгдөж очсон байгаа. Тэгэд Алонсо чинь нөгөө хараагүй мөртлөөсөө тайсан дээр бүжгэлж байгаа шүү дээ. Тийм үү? Тий, хараа бүр ингээд байхгүй. Тэгсэн мөрч яг ингээд бүх мэдрэмжээрээ тэгээ жүжиглэлтээрээ тэгээд тийм орондоо яаж авах. Тэгэж бас мэдэрдэг байсан байна. Зүгээр дээш үсрэхэд л хэцүү шүү дээ. Тэгэхээр чи тэр хүн тэгэж хараа ингээд байхгүй сүлд тэгээд муусан баг. Тэгээд энэ балет дүүрийн урлагийн бас нэг гол онцлог нь тэрийг үзээгүйдээ хүн очиж үзэх гээд байгаа даа биш юм байл. Би бол явсаар байжгаад за мандах ах энэ ордны тэр салбитагийн бүжгэлээр яаж бүжгэлж जैन тэрийг харах гэж кайф авдаг. За дараа нь дахиад нэг одоо мандах ахын дараа өөр бүжгэлэх гээд бас яаж юм. Тэр нөгөө дүрийг бас яаж бүтээж ин гэдгийгээс хардаг шүү дээ. Ерөөсө бүжиглээд ахсаж нөгөө жүжиглэлт явж штэ. Тий. Одоо таныг бол үзэгчийн өөс бол байлдан дагуулсан байна штэ тэр хүн болоод. Нэг осондоо тэр хүн чинь одоо жүжигийн тэр онцлогч чинь тэр тайз тэр одоо ордны чи хөдөлгөөнд оруулж байгаа ганц хүн байхгүй юу. Тэгээ өнөөдөр бас манай студид дээр Баска ах маань одоо шав ирсэн байж байгаа. Тэгээд одоо Баска ах маань одоо шавтайгаа маш гоё одоо бас уран бүтээлээ тодлуулах гэж байна. Баярлалаа. Тэгээ энэ гэдэг юм урлаг гэдэг энэ сайхан айлын ер нь өөрийнхөө үеийнсэн гэж одоо манай тэр шав, манай тэр ер нь нэг шав сургалт гэдэг айгүй олон болсон шүү дээ тий. Би л амьдралдаа бол одоо нэг тийм олон шав сургаж байгаагүй маа. Тэгээ одоо нэг 50 60 гараад 50 ярьсан. Тийм нэг яг бас авьяастай хөөрхөн одоо бас дуулах одоо сонирхолтой нэг ирээдүйтэй хүмүүсийг бол би бас өөрөө одоо дуулж ирсэн дунаасаа одоо ер нь яг бас нэг хамтар дуулаад энэ залуу үеэ дэмжих одоо би ч одоо мөнхийн биш шүү дээ ер нь бол тий хүний амьдрал тийм болохоор бас нэг сайхан дуунуудын хамт дуулаад ингээд ард түмдээ өргөд явж байгаа залуу хүмүүстэй маш баярлж байгаа. Тэгээ одоо хүүхдүүд бол тантай дуулахд их сайхан байлаа гэж байгаа. Залуу хүүхдүүдэд сонгож аваад хамт болж байгаа одоо би бас баяртай байгаа одоо. Би ясандаас хойч үе бэлдэж. Хойч үе бэлдэж байна. Өнөөдөр шинэхэн шавтайгаа сайхан нэг одоо зундар биш зундын зундар гэж сайхан үний сайхан дууг одоо шавтайгаа дуулах гэж байна. Тэгээд за таныг тайзан дээр авъя.
Тайсан дээр за баярлалаа. Сайн дуучин болоорой. Баска хөрөөсө тайсан дээр ер нь гарч ирэхээр л ер нь ингээд дэлбэлэл хайчих юм аа Баска. За баярлалаа мэдээ. Тэстэ нэг өрөмний үцэг гэж яанаар. Одоо тун удахгүй манай Баска ах маань одоо маш гоё тоглолтоо хийх гээд байгаа шүү дээ. Тэгээ тэр тоглолт маань одоо хизээ болох гэж байгаа байлээ. Бэлтгэл ажил юу яаж юм? За 2026 оны гэж эхлээл 4 сарын 26-нд Монголын өвдөгчний эвлийн соёлын туурдан гэдэг бол бас одоо сонгодог талаасаа бол манай дуурийн театр одоо дугартаараа бол номер 1 байдаг. Концертны байгууллагад бол өвдөгчний соёлын туурдан гэдэг бол бас акустик сайтай. Ер нь те хүнийг хурцалдаг тийм сайхан тайзан дээр одоо 26-ны өдөр одоо хавар хайргээд би даасан 26 дахь удаагийн тоглолтыг хийж байгаа. Энэ л онцлог нь гоё. 26 3 давхцсан байгаа байхгүй юу? Тий. 2026 он 4 сарын 26 тэгээд 26 дахь би даасан гэж байгаа. Яваа 42 жил дуулахад бол 25 удаа Монголынхон ард түмэнд одоо ингээд аядууныхаа мэлмийг өргөсөн байна. Та нөгөө нэг гоё уянгийн дуугаа дуудна өстэй. Дуулгаа явах дуулна. Дуулнаа. Тийм. Яг үн тийм чамдаан заруулыгээд орой 18 цагаас. Тийм. Гад алсан гоё тоглолт болно. Ер нь бол ингээд угууны авах заал нь багтсан юм аа гэж хэлэхээр бас буруудчих гад байна. Тийм. 2 өдөр болж байна шүү дээ, тийм. Тийм 2 өдөр гэсэн ингэсэн. 26 тоглонгууд нь өөдрсөн соёлын туурдныхан за ерөөсөө юу яа тантай нэг гэрээ яа. Тэгээд 5 сарын 9-нд таны тоглолтыг одоо бид нар өөрөө зохион байгуулад та ирж дуулаад тэгээд танд одоо бэлэг өрөөсөө надад би өөрөө цалингаа тодорхой хэмжээгээр аавна. Намар байгаа хгүй хүн те сайхан те. Буян юм да энэ урлаг гэдэг сайхан айл нэрээ бас л гайхамшигтай шүү те. Өндөр те сонгодог урлаг одоо бидний хорны Монголын минь сайхан одоо өв соёл болсон ардын минь урлаг. За тэгээд энэ сайхан рок поп гэдэг айл бол нэрээ намайг бол маш сайхан одоо диграмтай хүмүүжүүлж, ёс зүйтэй хөгжүүлж, өдий хүртэл ингэж одоо намаагаан дэмжиж ажилласанд бол би одоо ахнардаа маш баярлдаг юм аа. Тэгээ та бүхэндээ урлагийн Янжилан бурхан үргэлж ивэх болтгоо гэж ерөөё. За Баскахынхаа тоглолтод амжилт хүсье. Угаасаа энэ тоглолт бол угаасаа супер гоё болно. Баахалын мэвдэд дуустдаг юм байна. Хүмүүс нөгөө босоогоор бүжиглэхэд идэг. Тэгээ одоо нөгөө суугаагаараа нөгөө сандал дээр нь одоо сая сандал мандаа сольсон гагваага. Гагваага тий. Одоо алтууи гавьяаттайгаа бие өнснө гоё юм ярэ гэж боддог юм л да. Одоо хүний карма руу орох их муухайд байдаг. Ер нь зүгээр. Одоо би яагаад ингэж асуух чинь гэхээр одоо манай Монголын одоо балиат дөрийн урлагийн чинь цалин багтай тэгсэн мөртлөө цол намын үзэн сурталчилгаа солиороод явж идэг. Гэтэл та чинь бол одоо бас Америкт тэр Бостон балет тоглож исэн, Нью-Йоркт тоглож исэн үний үед ер нь одоо тэр тухайн үеийн бас одоо тэр дэлхийн хэмжээний тоглолтны одоо үнэлгээ цалин ер нь ямар байдаг юм бол ер нь манайх ч гэсэн одоо яг энийг өөрсдөө хийх бүрэн боломжтой л доо. Анх би ч одоо Японд хөрөгдөж байгаа юм. 2001 онд санагдаж байна жишээ нь. Жил болго Японд явдаг. Сүүлдээ Европ яваад, Европоос Испаниас манай босс балетын захирал одоо миний тоглолтыг үзчихэд санал тавьж ирсэн байна л та. Тэгсэн чинь би чи яг хөтэ нөгөө энэ тэгэхээр хөгжим коллежийг төгссөн.
Монголын бүтээгдэхүүн. Гадна дотны бас юмнуудыг нарийн сэрийн юмнуудыг сайн мэдэхгүй. Тухайн үед ингээ хэлж байхдаа Бостон бол нэг зүү ирэг дээрээс нэг аюу их олон сургуулиудтай тэгэл профессорууд одоо юу гэдэг бас аваа хөгжилтөө Америкийн хамаг тархин явж байна. Тархин юм байна. Одоо бид нар нэг цалингаас гадна асар их олон юмнууд бас байдаг гэдгийг бид нар анзаардаг шүү дээ. Нийгмийн одоо те бид нар өвддөг те одоо тэтгэврт гардаггүй. Шөнийн аяг ажиллаж байгаа тохиолдолд ямар нэг зүйл байдаг. 7 хоног төгсөд байдаг. Америк бол 7 хоногор цалин өгдөг. Анх би очиод яж хах 7 хоног 1050 ч илүү $1 цалинтай болсон. Тэгээд нэг 2-3 жил болсон нэг үс чинь 1500, 1600, 1650. 7 хоногт авч байгаа шүү дээ ерхэд бол. Тэгээд дээрэс нь мэдээж үнэхээр сайн тоглолтыг бол гадагшаа дотгошоо яхан бол тэр чин дараа нь тоглолтын мөнгө төгрөгийн тэрэг ороод эхэлдэг. Тэгэхээр зөвхөн суур цалингууд дээр айгүй анхаард юм байна. 7 хоног болгон одоо би жишээ нь тухайд одоо $1000 дүүцгөөс өөртөө юм хэрэглэх хэрэгтэй байхгүй. Жишээ нь би массажинд орох хэрэгтэй юу? Эсвэл нөгөө нэг ингээд хөл гараад техникээ сайжруулахад одоо магадгүй мэдгүй бассейнд явах ч юм уу эсвэл өөр бүжиг сурч болно. Одоо шинэ фламинго ч би нэг одоо тэр фламинго сурах гэж бас нэг үзчихсэн ч юм гээд өөрийг хөгжүүлэх юм руу бас тэгж өгч байна. Тэгэл физик терапи гэх би түрүүний хальт нэг үгэнд ирэхэд тэг бид нар бол ерөөсөө энийг бий болох боломжтой. Гэхдээ тэр чинь яг үндсэн 50 бүжигчэнд л сонгогдно. Америк өөрөө 300 бараг 400 сая хүнтэй хамтаа. Дээрэс нь яг намайг ажиллаж байхад 19 орны бүжигчин байсан. Өдөр болгон нөгөө нэг те сонгон шалруулалт явагддаг. Тэгэхээр дэлхийн яг тийшээ орё гэдэг хүмүүсүүд бол хэдэн саяараар хэмжигдгээс биш зүгээр нэг хэдэн мянга ч юм уу хэдэн биш те. Одоо Японд гэдэг ярихад одоо юу гэдэг вагоны бууд болгон балетын сургуультай. Одоо манайх бараг тийм болчихлоо шүү дээ бараг. Балетын сургууль аяг болтой те. Нэг сургууль 50-аас 100 хүүхдүүдтэй. Тэр болгоны мөрөөд тэгвэл одоо жишээ нь манай дөрийн театр шиг те ингээд театрт бүжлэхийг хүснэ. Зүгээр нэг маасанд нь гарахыг хүснэ. За үнэхээр лидер тэр үнэхээр тэр гослын те одоо кино хүртэл ямар амирыг гаргаад байдаг шүү дээ. Тэгвэл Америкийн нэгдсэн улсад яг тэр нөгөө театрууд орж бүжлэх гэдэг бол маш өөр өнцгөл болно л та. Тэгээ яг нэг бас хов заяа байна те бас нөгөө ховд аймагаас би ч одоо нөгөө яг би билээд аавыгаа даа бүжгэлж ийсэн. Би билгээ нэг торгуудын билгээ, хотон билгээ, дөрөв билгээ, баяд билгээ гэх ингээд энэ минийг сураад явж исэн. Тэгэл тэрний л одоо ачууд байна. Тэр хангаад одоо манай нутаг ус гэл ингээд одоо аавын маань бас алтан үг гэдэг юм тэнцэн болоход өнөөдөр ингээ яриад айгүй бэлгшээлтэй байна. Энэ нэвтрүүлэгтээ оруулж байгаа та бүхэнд бас маш их баяр талархсан хэлээ. Мэдээ сонгодог уурлагд өөр үжиг эрдэмийн театр гэж болж бас 21 аймаг те манай нэг хөгжим драмын театр гэдэг шиг урлаг болцох чинь эстрад манай циркийн бол хэцүү гэж харахгүй шүү дээ. Ямиг хэцүү гэхгүйгээр те ямиг эргээд харж байна. Таныг бол алтан уу гэж харахгүй. Таныг Монгол харж байгаа байхгүй. Дээрээс нөгөө Монгол хүний одоо тэр дэлхийн балетын урлаг ингээ бүтээгээд явж хахад одоо Вьетнам ч юм уу хэд ч юм уу яагаад тэр одоо хэдэн сая хэдэн тэрбум үнэтэй энтэг хүмүүсээс тэр балет гарч ирж чадахгүй байна. Яагаад одоо тэр 3.1 хэдхэн сая хүнтэй Монголоос гарч ийн. Эний өгөгдөл одоо яг ямар юм бэ? Яг нэг жишээл хэлье. Сая би нэг Бостонд ч нэг Нью-Йоркт хэсэг хугацаанд байлаа л да. Тэгээ Нью-Йоркийн Actors Fund гэдэг нэг foundation гэлэхэд. Яг ингээд үтсэн чинь тэнд хятад хүн байхгүй байгаа байхгүй. Ер нь сонсогддог шүү дээ. Энтэг хүн байхгүй. Хятад мундаг. Гэхдээ одоо ягаад ч юм тэгэл яг Нью-Йоркийн юм дээр гээд тэгэхэд одоо яг Lincoln Center дээр Шанхай балетыг ингээд яг ковидын өмнө тэр аягүй санаа яг 1 сард тэр дээр тоглоод тэгэл хил мэлээ бүх юм хаагаад явжсэн. Тэр ажилдаа би менежментийг хийжсэн байхгүй яг тоглох Lincoln Center дээр тоглох юм ингээд тоглолтын ажлууд тэгээд. Тэг үнэхээр одоо Монгол улсын маань одоо тэ балет дийж чадахгүйсэн ч гэдэг ядаж нэг Аз гэдэг юм орчиж байгаа байхгүй бас. Их орон мэдээж байх. Гэхдээ бас нэг би чинь нэг Аз нэг юм биш үү? Тэгэхээр балетыг тэнд тоглох гэхээр нөгөө нэг хятадын Шанхай балет чинь тоглох жишээ нь. Одоо яг хуу шүүгчигээ явж байна л да одоо хятад солонгос ингээл балет ингээл. Гэхдээ үнэхээр манай Азуудын тэр дундаа манай Монголын одоо ингээд бүсгүүчүүдийн бие хаа гэдэг бол үнэхээр гайхалтай. Одоо ингээд Аз дунд бол бид нар тэрийг гоо сайхны урлаг. Яг ингээд нэг visual art гэдэг шүү дээ нүдэн дээр. Тэгэхээр үнэхээр төгс бие хаа. Манай ирчүүд ихээр нуруу тур өндөр сайхан биетэй хүүхнүүдтэйгээ харьцаж байгаа бид нар ч бас партнер л нэ. Тэгэхээр бидний үнэлж асар. Тэгэхээр юу хэлэх гээд байна тэр нэг цалин байлын ярьцг шиг манайхд их боломжтой байгаад байдаг. Нэг хитгэн тэ нэг хідэн бүжигчдийг болоод зүгээр ингээд нэг сайхан шидээд өгчмөр байгаад байна л да. Нэг буруу юм харагдаад байгаа байхгүй юу гэхээр бидний нэг Аз гэдэг тэр нэг
Хятад Вьетнам руу оруулаад их нь буруу юм билээ. Бид нар гаднах кейс нь бид нар Аз царайтай боловч бидний доторх механизм бас шал өөр явж байгаа байхгүй да. Ер нь Аз Европын холимог байгаа байхгүй. Бидний бас одоо тоёхтой баяр хүргээ хэдүүлээ тий. Тэгэхээр одоо гайхамшигтай. Тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлэг дээр бас маш их олон сайхан номер байж байгаа. Тэгээ одоо тэр дараагийн бас одоо гоё бас сайхан номер байгаа. Энэ сайхан уран бүтээлчтэй хэдүүлээ тайзан дээр авъя тэхүү. Тэгээ. За. Үнээр гайхалтай юм арай. За дүүнэртээ баярлалаа. Үнээр баялаатай, цирктэй, Ягтай, дээрэс нь ардын бүжигтэй, тэгээ дээрэс нь хараа ийм гоё. Диско бүжигтэй. Тий. Ямар актер шийдтэй. Энэ актер энэ найруулагч амар юм байна. Тэгээ мондог байна. Ер нь одоо бүжиглдэггүй одоо ганцхан бий л байна шүү дээ. Бүжгийн асар өндөр мэдлэгтэй юм аа. Баярлалаа. Энэ гуйлан хөгжим маань өргөдөж ирсэн хөгжимчд байна болохоор нэг нь болохоор манай өвөөгийн даачхөө бас нэрийг хэлээ тийм манай Мөнхбаатар гэдэг энэ хөгжим бүжгийн багш байгаа. Тэгээд Дойрын театрын хөгжимчд тэгээд дээрэс нь хөгжим бүжгийн хөгжимчд ингээд квартет гуйлан бүрээний юм гоё үзүүлбэрийг бид нарт ирж ингэж сонирхууллаа. Тэгээд тийм наа авч өөрөө хөгжимчин хүн. Тэгээд хөгжимчин байсан. Тэгээд одоо хоёр хүн хоёулаа хөгжимчин. Нэг нь одоо ингээд гуйлан бүрээ нөгөөх нь саксофон гэ хөгжим тоглодог. Хотгонбаатар гэдэг залуу байгаа. Тэгээд ингээд үр удмаараа ингээд бид нар ч ингээд урлаг гэдэг сайхан энэ ертөнцид ингээд байгаа да. Урлагт үнэхэр чин сэтгэлээс бас талархаж байна. Өнөөдрийн манай урт цагааны гудамжинд ер нь ховдын хязгаараас ирээд ер нь бут авлаа штэ. Чирээсийг яг л Монгол ард түмэн язгуур урлагаасаа гарсан. Яг язгуурынхаа тэрийг сэтэлжүүлээд яг дэлхийдээ хөл нийлүүлж алах энэ зүйл дээр л одоо тийм нэг өсөнтөө урлаг нийгмээ соён гүйрэл гүйцэд хүчин зүтгэж байгаа л ард түмэн сууж байна да одоо ер нь
Ер нь урт цагааны гудамжинд орж ирсэн ингээд уран бүтээлч та нарыгаа ингээд харахаар дандаа авьяас нь багтаж ядсан. Тэгээд хэдийгээр одоо бас нөхцөл байдал тийм сайн биш. Улс орны байдал хүнд байсан ч гэсэн тэр зүйлийг дандаа тийм зөв талаас нь мотивац болгож явж ирж байгаа тий. Тэгээд өнөөдрийн бас нэвтрүүлэгт орж ирж байгаа та нарыгаа хараад үнэхээр одоо сайхан байна. Тэгээ бид нар бас нэвтрүүлгээ сайхан жаргаагаад одоо сайхан манай одоо Сандуу багшийн шав олон сайхан бүжигчид ирсэн байж байгаа. Одоо сайхан Монгол бүжгээрээ сайхан нэвтрүүлгээ өндөрлөё гэж бодож байна. Чарвын нүд нэгдшиг болж байна яах вэ? Ер нь өнөөдрийн манай нэвтрүүлэг дээр чи ерөөсөө 0 бүжигчид ирсэн байна шүү дээ, тийм ээ? Тийм. Гоё. Маш сайхан нэвтрүүлэг боллоо. Тэгээд та нартай маш их баярлалаа.
ялангуяа бид бүгдийн ярианы сэдэв бол ерөөсөө манай Монголын язгуур урлаг, Монгол хүний гайхамшиг одоо дэлхийд дахинд гаргасан маш олон сайхан зүйлүүдийг үзлээ. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа та бүхэндээ. Ингээд Монголын урлаг Мандан Батар гээ. Монгол зэрэг манд болвэ.